Монгол улс өнгөрсөн 36 жилд энэ их мянган уурхай ухаад 30 баян тансаг улсаасаа баян 30 гэр бүлтэй болсон. Дийлэнх одоохон эх орондоо амьдрах боломжгүй болж залуучууд нь илүү сайхан амьдрал хөөж гадагшаа гарч байна. Гадаад цэвэр усаар ингэж шууд уурхайд ашиглаад бохир ус олгож шалбаг болгож хайдаг улсаар Монголоос өөр байхгүй хаа. Яхаар 3,000 ийм уурхай идэд бид нар уурхай ухаж идээд хөгждөггүй. Улам ядуураад идэг, улам байгаль нь гамшиг болоод идэг ийм байх ёстой юм бэ. Оюу толгой өнөөдөр одоо баримжаа тоогоор усны газрын даргын Батбаярын хэлсэн баримжаа тоогоор секундэд 500 литр ус, 2 секундэд тонн усыг одоо газрын гүний цэвэр усыг шууд шалбаг болгож хувиргаж байна. За дахин ашиглаж байгаа тэрний хөндөр хувьтай гэсэн сурчлагаа хийж байна. Гэвч тэнд нь очиж үзсэн, баталгаажуулсан хүн хэд байдгийг мэдэхгүй. Яг нарийн шүүлтүүрээр шүүж хичнээн бохир усыг хэдэн хувьтай цэвэршүүлж дахин ашиглаж байгаа юм бэ. Энэ усны хэмнэлт ямар хэмжээнд байгаа байдгийг одоо яг шиг хэмжиж гаргасан юм бол алга. Өчигдөр усны газрын дарга Батбаяр бидний лайвнд их ноцтой мэдээллүүдийг өглөө штэ 20 хэдэн цаоног байдгийн байна. 20 хэдэн цаоногоос ээлжилж усыг шавхаж гаргаж ингэж хэрэгэлдэг юм байна. За тэр чинь бол юу гэсэн бэ гэхээр юу гэсэн үг вэ гэхээр нэг цоногоос нь 3 хоног хэрэглээ. Тэгээд тэр цоногоос дахиж ус гарах боломжгүй. Дараагийн цоногоос очдог. Ингээ 20 хэдэн удаа ээлжилж нөгөө дараагийн уснуудаа хоримтлуулж ингэж байдаг байх нь гэж ингэж ойлгогдчихжээ. За тэгээ ер нь бол оюутлахын усны хэрэглээ бол асар өндөр байгаа. Гэхдээ харамсалтай нь цэвэр усыг ахуй хэрэглээний усны төлбөрөөр хүртэл төлдөггүй. Литр усыг 1 төгрөгөөр үнэлдэг. За энийг болио гэхээр энэ бол 9 оны гэрээнд байдаг. Тэгэхээр одоо хүндэх боломжгүй байна гэдэг ингэдэг. Ийм учраас л бид баялагын старт түвний хөдөлгөөн энэ оюутлоготой холбоотой асуудлыг суураар нь үндсээр нь хөндөж ярмаар байна. Ялангуяа гэрээ рүү гүнзгий орох ёстой гэж ингэ шаардлага тавиад байгаа нь нэлээд. Ус бохирдуулсны төлбөр огт төлдөггүй. Энэ бол асар өндөр төлбөр. За гэтэл та бид мэдж байгаа шүү дээ. Бид нар одоо байрны мөнгө, усны мөнгө ингээ гарахад, конторын мөнгө гарахад бид нар халуун ус халаасны төлбөр, халуун ус, хүйтэн ус болон бохир усны төлбөр давхар авдаг шүү дээ. Бид нар ингэж төлдөг те. Гэр хорооллынхаа усаа одоо литрийн хідээр худалдаж авч байна. За ингэж яхад оюу толгой ямар ч үн төлбөргүйгээр газрын гүний усыг ингэж авч байна гэдэг бол зүгээр л гамшиг хүлэн зөвшөөрч боломгүй. Оюун бус тэр тундаа Монгол улсаас олон одоо газрын хөрөнгө оруулалттай болон дотоодын хөрөнгө оруулалттай уулзсан компаниуд явуулж штэ тий. Тэгэхээр ер нь ганцхан оюун толгоогоос гадна ер нь говийн усны одоо нөөцийн асуудал буцаад тавьж байгаа тий. Тэгэхээр энэ дээр бас та юу хэлэх вэ? Мэдээж Монгол орны хувьд бол гүний усаа уудуурхай тэр тундаа зис нөөцийг угаадаг гэдэг ийм шүүмжлэг байна. Ер нь бол одоо энэ цэвэр усаар ингэж шууд уурхайд ашиглаад бохир ус олгож шалбаг болгож хайдаг улсаар Монголоос өөр байхгүй хаа. Тэгэхээр одоо энэ хуура технологи гэдэг шинэ технологи байдгийн байна. Одоо янз бүрийн технологийн шаардлагуудыг энэ компани тавьж чадахгүй байна. Тэгээ их олон зүйл төр бид нар хохирч байна л да. Ер нь таны хэлдэг бол үнэн. Жишээлбэл Монгол улсад өнөөдөр өмнө говийн бүс төр чигтээ уурхайн бүс болж хувирсан байна. Гэтэл энэ уурхайг ер нь бид нар бас ингэ суураараа бид нар одоо ингээд 2-3 мянгаар нуурхаа өгөө дахиад нэмээд хайгуулны лиценз, ашиглалтын лиценз зүй болон ингэж ашиглах ёстой мó. Ерөөсөө энэ говь цэлийн бус нутагт байгаа энэ Монголын баялагын чинь яг үдээд амьд байгаа бид нар идэд дуусах ёстой мó тий. Яхаар 3,000 ийм уурхаа идэд бид нар уурхаа ухаж идээд хөгждөггүй, улам ядуураад идэг, улам байгаль нь гамшиг болоод идэг ийм байх ёстой юм бэ. Чи хамгийн энгийн асуултыг л асууя л да. Бид нар социализмын тэр 70 жилд одоо маш цөөхөн уурхай ухсан гарын 10 уран. Гэхдээ хайгуул судалгааг маш сайн хийжсэн. Гадны болон дотоодын нөөц олцоогоор. За тэгээ бид нар маш цөөхөн уурхай нэрлэж чадна. Жишээлбэл Эрдэнэтийн уурхай, за Мардан уурхайч гэдэг юм уу те. За ингээд одоо маш цөөхөн шарын одоо нүүрсний цөөхөн эдэн уурхаанууд байна. За Мардан урааныг ашиглаж байсан. Асхтын мөнгөний ордч гэдэг юм уу. Ийм цөөхөн уурхаанд ашиглаад монголчууд 70 жил бүр энэ Монголыг танигдахгүй болтол өөрчилж аж үйлдвэрчсэн орн болгож чадсан. Тэр бол өсрөнгөө хөгжлийн он жилүүд байсан монголчуудын хувьд. Гэтэл өнөөдөр бид нар нэрийг хэлж мэдгүй тоо томшгүй уурхай, стратегийн олон уурхаануудыг ашиглаад Монгол улс 30 жилийн дотор уруудан доройтсон нь болохос өсөж дэвсэн юм алгаа. Энэ өндөр байшин энийг хөгжил гэж бид нар ойлгож болохгүй. Өндөр байшин, замбраагүй их хэрэглээ, тансаг хэрэглээ. Тэгээд дээрэс нь бид нар одоо энэ их төгжрөл үүсгэж байгаа их машин өмсөж идсэн энэ бүхэн бол хөгжил биш ээ. Яагаад гэвэл бид нар юу гэдгийг энэ бол яг үннийг хэлэхэд уул уурхаан цөөхөн эзэдгийн мөнгө угааж байгаа хэлбэр шүү дээ. Энэ том
барилга, шилэн барилгууд, худалдааны төвүүд хизээч эгэлж ирэн одоо бизнес хийж олсон иргэн мөнгөөрөө бариагүй бид нар бүгдээрээ мэдж байгаа том хороолууд бүгд уурхаатай холбоотой. Тэгэхээр Монгол улс өнгөрсөн 36 жилд энэ их мянган уурхаа ухаад 30 баян тансаг улсаасаа баян 30 гэр бүлтэй болсон. Дийлэнх одоохон эх орондоо амьдрах боломжгүй болж залуучууд нь илүү сайхан амьдрал хөөж гадагшаа гарч байна. Гадаад гарахыг Монголын залуучууд гадаадд сурахыг, гадаадд амьдрахыг одоо энэ их том хувь тавилан мэт ингэж үздэг ийм болтлоо одоо бид нар дороотсон байна, сулдсан байна. Тийм учраас бид нар одоо уул уурхайг олон уурхайг хаах хэрэгтэй байж магадгүй. Үлдээ л да. Хүмүүст үлдээ л да. Ямар ч монгол хүн үр хойштой юу үлдээх үү гэж боддог шүү дээ, тий. Тэгэхээр энд амьд би дахиад хэлээ. Өнөөдөр энд бид нар амьд байгаа 3,500,000 иргэн энэ бүх Монголын бүх баялагийг сорж одоо хомхоо сэтгэлээр идэж ууж дуусгах юм болохгүй. Тэгэхээр ийм одоо хомхоо сувдаг сэтгэлтэй тэгээд дээрэс нь хайр инрэлгүй үр хойчоо боддоггүй юм араатай амтэн ч үртөлөө боддог шүү дээ, тий. Тэгэхээр ер нь бол энэ уурхаануудыг зэгцлэх ёстой би тэрийг бол тантай санал нэг байна, тий.